Энэхүү дугаартаа бид Монгол хотч нохойн тухай өгүүлэх бөгөөд Монгол хотч нохойг өсгөн үржүүлж байгаа зарим нэг үржлийн газар судалгаа шинжилгээ хийж байгаа мэрэгжлийн хүний яриа болон зөвлөгөөг танин мэдхийн хэлбэрээр хүргэж байна. За энэ нохойнуудын бүсчилтийн хуваар ярих юм бол баруун талдаа бол хотч Монгол нохой, зүүн талдаа бол тайган нохой, нутгийн гол хэсгээр бол нохой нутгийн хойтлоор бол чонон дүрс нохой. Одоогийн залуучуудын яриад байгаа лайк нохойнуудын удам ингэж амьдарч ирсэн байт юм аа энэ Монгол нутагт. Нохой тэжээгээд одоо бараг 28 жил болж байна. Ер нь анх нохой тэжээхээс л Монгол нохойг сонирхдаг байсан. Ерөөсөө дунд нь Монгол нохойгоор тасраагүй. За миний бодлоор Монгол нохой маань би яг олон үлдрийн нохой тэжээж үдсэн болохоор харьцуулахад айгүй тийм Монгол нохой шиг нохой миний бодлоор ер нь бараг байдгүй. Ягаад гэвэл Монгол нохоонд бусад нохооны ялгах сайн шинжүүд бүгд бүрдсэн байдаг. За жишээ нь одоо Монгол нохоонд одоо харуул хамгаалтын ангийн тэгэл одоо малч тэгэл одоо саатуулгын ч юм уу бусад үйлдвэрийн нохоонуудад нэг нэгээрээ байдаг шинжүүд бүгдээрээ миний бодлоор Монгол нохоон дээр зохицолсон байдаг. Монгол нохоо яг нүүдэлч аюугаа дагаад төсвөр төвчээрээ үед бол одоо мундаг тэгэл хөдөлгөөн сайтай, бие бэлдэр томтой, ой ухаан сайтай гэл магтах юм бол Монгол нохоонд бол зөндөө юм байна л да. За миний энэ нохоо бол одоо 4 настай зоос үйлдвэрийн нохоо байгаа. Одоо 12, 13, 14 оны аваргын нохоо байгаа. Говьлтан халиуны хангар байгаа. За манай Арслан клуб нь яг Монгол нохоогоо дагнан үржүүлж байгаа үржлийн газрууд одоо хүмүүс маш олон байна л да. Эдний бас нэг айдлаар Монголоо гэсэн сэтгэлээр сайхан Монгол нохоогоо үржүүлж байгаа залуучууд байна. За манай Арслан клуб бол Монгол махар нохоог бол дагнан үржүүлдэг ийм клуб байгаа. За клуб маань бол 2013 оноос аль биесээр байгуулагдаад ингээд зөвхөн одоо Монгол махар сонирхчдын нэгдсэн ийм үржлийн газар клуб байгаа. За манай клуб бол үндсэн үйл ажиллагаа бол мэдээж Монгол махарыг одоо цэвэрлсээр нь үржүүлэх юм зорилготой. За ингээд клуб байгуулагдсанаас хойш бол манай клуб маань олон тэмцээн оролдоонд орж байна. Тэмцээн оролдоонд зохион байгуулж байна. Хэд хэдэн хилцүүлгүүдийг бол хийж гисэн байж байгаа. Тэгээд удахгүй тун бодохгүй стат эцсийн байдлаар одоо батлагдчих гарахаа. Тийм. За цаашдын зорилго бол ерөөсөө Монгол махарыг яг цэвэр цусаар нь одоо үржүүлж дэлхийн одоо асуудлыг байгуулах, FCI байгуулах бүртгүүлэх бидний хамгийн том зорилго ажиллагаа байна. Ингээд бидний одоо хийж явуулж байгаа ажлуудаас ингээд дурдах юм бол бид нар 90 аваргууд гээд Монгол махар нохооны гүлгэн нохооны ангиллын тэмцээнийг манай клубээс бол санаачлан жил болгон уламжлан зохион байгуулдаг юм байгаа. За энэ дээр бол 3-6 сартай гүлгэнүүдийг 90 юм ангиллаар тэмцээнд оруулдаг. За дараа нь өвлийн цугларалтуудыг бид байнга тогтмол явуулж байна. Зуны цугларалтуудыг бас муу ялгаахгүй явуулж байна. Одоо бол яг эд Монгол махарын гүлгэнүүд бол одоо яг эд төрчихсөн гүлэг бол яг бор хоолнд орчихсон юм уу байж байна. За тэгэхээр банхар нохоо маань одоо бус нохойг бол онцлог бол мэдээж жилд одоо ороо нэг удаа ордог намар өвлийн цагаар ордог тийм ээ. Тэгэхээр гүлэг авж байгаа хүмүүс зүгээр яг зөвлөгөө болгоод хэлэхэд бол гүлэг бол за нэг 11 12 хоноод 10 хоноод бол нүдэ нээж ин тийм ээ. Тэгээ нэг 18-аас 20 хоногт одоо бор хоолнд орж ин. За ингээд бол вакцин бол нэг 40-45 хоногт эхний вакцин хийгдэж байна. Тэгэхээр зэрэг гүлэг авч байгаа хүн хамгийн гол нь эхний вакцин хийгдсэн одоо эхний дархлаас тогтсон ийм гүлэг авах нь зүйтэй юм. Тэгээд дээрээс нь одоо баталгаатай үржлийн газрууд бол илүү найдвартай гэж зөвлөе. Тэгэхээр зөвхөн вакцин хийгдсэн гэж шууд яаж болох вэ? Вакцин хийгдсэний дараа нэг ядаж ихтэй 7 он ч гэсэн гүлэг бол тодорхой хэмжээний дархлаа суудсан байдаг учраас ийм вакцинтай гүлгэнүүд их найдвартай байдгийн шүү гэж хэлье. Тэгээд
гөлөг тижээлтэн дээр бас хүмүүсд бас янз бүрээр яадаг л да тийм ээ. Монгол бахарын одоо энэ гөлөгний арчилгаа маллага гэдэг. Тэгэхээр энэ дээр бол ер нь бол яг Монгол бахар нохоо бол жингэр нохоо бол за дунджаар нэг 5-аас 7 гөлөг гаргаж байна тийм ээ. За тэгээд гөлгөндөө бол их арчилгаа маллага их сайтай. Байгалийн одоо уугуул инстинктээр хөгжсөн байдаг учраас маллага одоо өөрөө л маллаа явчихдаг. Хүний одоо оролцоо төдийлөн шаардахгүй ийм онцлогтой. Тэгэхээр зэрэг гөлгийг харин бор хоолнд ороод вакцин хийсэн дараа одоо яг хүний гар орж тижээж байгаа энэ үе дээр бол илүү хаахад хоолтыг бол маш сайн өдөрт 2 сар орчимтой гөлийг бол өдөрт доотлон 3 хоолж явах хэрэгтэй. За ингээд гөлийг бол нас ахих тусам 3 сар 4 сар ингээд явах тусам хоолтын тоогийн цөлөд хэмжээг нь нисгээ явдаг юм учиртай юм байна. Тийм. Тэгээд яг бид нар бол харьцангуй яг нөгөө тижээжсэн туршлагынхаа үндсэн дээр л ингэж зөвлөж байгаа. Зүгээр илүү сайн зөвлөгөөнүүд бол малын эмнэлгийн одоо малын инженераас бол янз бүрийн зөвлөгөөнүүд авч болох байх тийм ээ. Одоо энэ Монгол нохооны давуу тал чанар гэх юм бол ерөөсөн маш олон сайхан шинж байна л да. Энэ нохооны маань зан характераас хахгуулаад одоо энэ унган байгальдаа одоо яг энэ өнөөдрийн Монгол нохоо 2015 гээд үзсэн тэмцээн маань ийм сайхан байгалийн үзэсгэлэнтэй энэ газар болж байгаа нь бас маш сайхан байна. Яг ийм ахуй нөхцөлд амьдарч явах ёстой. Унган байглаасаа гаралтай ийм амт юм л да Монгол бахар маань. Бид хил хамгаалах байгууллагад албаны нохоог бол одоо ер нь 6 үйлдвэрийн нохоог албанд бол ингээ ашиглаж үзэж байгаа. Үүний дундаас бол Монгол банкар дундад даад Мадина, Лабрадор, Хичаат гэх үйлдвэрийн нохоонуудыг ер нь голчтой ашигладаг. За одооноос эхлээд энэ тайг гэдэг нохоо энэ Монгол өвчлөлтөй Монголоос гаралтай нохоо. Энэ нохоог одоо бас хил хамгаалтанда хилийнхаа одоо энэ ажиллагаанд ашиглахын зорилготойгоор бас ингээ сургаж үзэж байгаа. Монгол банкрыг бид сургаад үзсэн. Одоо тэгэхээр Монголоос гаралтай энэ нохоонуудаа сургаж үзвэл ер нь албанд илүү төсөвтэй цаг уурын энэ онцлогт бас илүү тохирсон нохоо юм болов уу гэдгийг бас бодож байна л да. Охин нохооны хувьд болохоор энэ жилд нэг удаа ороо орж гөлгөлдөг. Энэ байдлаараа болохоор нэг команд авах үүрэг гүйцэтгэх чадвар болохоор нэг мартах их тал гардаг. Тэрнээс бол 90 нохоог албанд ашиглавал илүү үр дүнтэй. Цаашдаа бол команд тэр чигээрээ сургалттай байна гэсэн үг дээ. Би ч одоо нохоо тийчгээд бол нэг 10 хэдэн жил болж байгаа юм. Ер нь бол гадаад нохоо сонирхдаг байсан ч тийм. Тэгээд бид нар ч нэг юу яагаад Монгол нохооныг мэдсэн байхгүй болчихжээ. Нохоон дуртай хүмүүс ч тийм угаасаа Монгол нохоо гэдэг 2004 оноос хойш хэдэн нэг ганц охин нохоотой байсан Монгол нохоо. Тэгэхээр манайх ингээд явсаар байгаа нэг гуруулаа болоод их Монгол гээд үржлийн газар байгуулсан байхгүй. Тэгээд бид нар энэ 2012 онд анх энэ үзэгсэн зохион байгуулсан. Зохион байгуулад санаачлаад зохион байгуулсан байхгүй их Монгол үржлийн газар. Манайх ч 6 гишүүнтэй. Ариун болд, гам болд, ариун болд, дахиад нэг ариун болд. Тэгээд Чимбат, Пүрвган, тэгээд би. Тэгээд бид нар одоо ингээд 13 онд, 12 онд эхлээд 13 болгоод 14 онд болгоод одоо энэ жил ингээд сайхан наадан болж байгаа байхгүй. Тэгээд нодлон юу нохоо судлын Монгол туурхтны уугуул нохоо судлын холбоо гэж нодлон биш ээ чи 2 жилийн өмнө байгуулагдсан. Тэгээд тэрийг байгуулалцаад тэгээд одоо энэ үзэсгэлэн маань Монгол туурхтны нохоо судлын холбооны үзэсгэлэн болж байгаа байхгүй. Урд нь бол нэг хэдэн үржлийн газрууд нийлээд хийж байсан. Одоо бол бүр холбооны үзэсгэлэн болчихж байгаа. Тэрэндээ их өргөжөөд одоо ингээ харалтаа таа. Сайхан Монгол нохоо бол үнэхээр хөгжиж байна одоо. Тэгээд Монгол нохоо ер нь баг алга болох шахсан байхгүй. Хүмүүс чинь нэг арслан 40 мянган үлдлээ 20 мянган үлдлээ гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл Монгол нохоо ер нь мэдхгүй хэд үлдсэн юм бэ нэр хөдөө нутгаар бид ч их олон явж ирсэн л дээ. Байхгүй болж ирсэн. Тэгээ ер нь одоо энэ үзэсгэлэнгээс ч болоогүй л байх. Зүгээр ер нь монголчууд Монгол нохоонд угаасаа дуртай хүмүүс байд юм байна. Зүгээр ингээд Монгол нохоо гэж яриад эхлэнгуут л ерөөсөө тэгэл яриад эхлэхээс хойш энэ үзэсгэлэн зохион байгуулалтаас одоо бол маш олон Монгол нохоо сонирхдаг болсон байгаа. Айгүй олон хүн болсон. Нохоо бол яг үндсэн нохоо гэдгээр бол хүн болгонд сонирхож байна сүүлийн үед. Тэгээд Монгол нохогт зурж байгаа юм их байна л да зурагч нар. Тэ. Би бол өөрөө бол яг сайхан сүрлэг байдал нь сүртэй харагддаг. Зурхад их сайхан шүү дээ. Үснөөстэй тий Монгол нохоч ер нь
нутаг орондоо зохицсон. Тэр талаас нь их зурх дуртай байт юм л да. Нохооны талаар ярихад манай орны одоо зүүн талын аймагуудаар голчлон байдаг. Хинти Сүхбаатар дорнд одоо Сүхбаатарын хинтитэй залгаа тэр талын сумдуудаар хэлбэгсэн байдаг. Энэ бол одоо Хинти аймаг Батнороос ирсэн байна. Бид бүгд одоо тайван цааш нь хөгжүүлээд ерөнхий хэмжээнд аваачиг бол ерөнхийдөө энэ нохоо бариад явчихвал нэг алдахгүй байх гэж бодож байна. Тэгээ тайван нохооны манайхны ярихад хурдан морь хурдан нохоо хоёр нэг савн төрдөг гэж ярьдаг. Ер нь монголчууд бас нохоогоо шинжихтэй хурдан морьныхын талаас ер нь зарим нэг зүйтэй зүүрлж адилхан шинждэг. Жишээ нь одоо мундаа өндөр морь яа гэхэд сайхан чэйжэндээ барьтай байдаг. Хоотынд борив сайхан босоо байвал хурдны шинжгээд байдаг. Сүүл одоо маш чухал таарахад сайхан жигд ингээд доошоо нарийсан уртсүүлтэй багт нь болохоор тэнцвэр хадгалж өгдөг. Энэ тал. Тэгээ бас нэг онцлог хүмүүсийг анзаарахгүй талаар байдаг. Энэ хойд хоёр мундаа энэ аваа биш тийм. Гурван аваа гэж ярьдаг. Энэ толгойн аваа, энэ мундааны аваа, энэ хойд шалгаар. Энэ донд нэг юм товгор юм нурууны матас гэж ярьдаг. Энэ их сайн байна гэдэг нь одоо нэг инерцээр маш их хурд гаргаж өс шиг одоо агшиж түлхэж өгөх юмд их сайн нөлөөдөг л гэж өгсчүүл ярианаас их сонсч байсан доо. Тэгээд энэ чэйжний өвчүүд доошоо байна гэдэг бол мэдээж одоо тэр уушиг зүрх ачаалах чадвар энэ дотор байдаг. Тэгээд зарим хүмүүсүүд бол энэ урд өвчүүний бүдэрхий урагшаа гарсан байвал их сайхан гөлөг сайхан хурдан шинжийн нохоо болох юм гэж тайлбардаг да. Хоронт Монгол үржлийн газар нь 2009 онд байгуулсан. Одоо 6 жил орчим болж байна да. Одоо манай үржлийн газрын гол зорилго одоо чиглэл нь юу гэхээр л Монгол банкыг л одоо улам сайжруулах, сайхан болгохын төлөө зорж байж байна да. Ерөнхийдөө би ер нь хүүхд байхад нохоонд дуртай байсан. Гэхдээ нохоод одоо дижих боломж байхгүй байсан. Тэгээд яг үндсэндээ 2009 оноос хамгийн анх Кавказтай болж байгаа. Тэгээд сүүлрүү аяндаа л ингээд Монгол нохойг ховордоо сайхан Монгол нохой бий болгохын төлөө одоо зориод ажиллаж байна да. Монгол нохоо үнэхээр сайхан тэгээд үнэхээр дүлгөөхөн, тайван, эзэндээ маш үнэнчтэй, худлаа хуцсахгүй, хулгай хийхгүй гэдэг юм уу тийм маш олон давуу тал байдаг учраас би үнэхээр Монгол банкыг бол одоо хайрлахаас аргагүй л зүйлтэй. Үнэхээр маш их сайхан байдаг Монгол банк. Аргагүй л Монгол амьдралаас үүсч бий болсон зүйл те. Монгол адуу, Монгол хүн, Монгол нохоо гэдэг юм уу. Бүгд л яг л Монгол амьдралаас ахугаас үүссэн. Олон мянган жилээс үүссэн учраас энэ бол Монголын амьдралаас салшгүй болдог зүйлтэй. Яг л Монголд байх зүйл, Монгол банкар л. Яг одоо ингээ анзаараад би өмнө Кавказтай байсан, одоо Монгол банкартай байсан. Тэгээд ерөнхийдөө анзаарах юм бол Монгол банкарын гөлөг бол харахад л их хөөрхөн гэдэг. Маш ингээ амархан ториндаг, харахад их царайлаг гэх юм уу те. Маш ингээ үс нь одоо сайхан тэгээд их гоё болдог. Маш их гоё сайхан. Харахад анд чи одоо миний өвдөс ингээд
одоо 3 сар хүртэл гүлгүүд ингээд сууж байна тийм үнэхээр нэрээ. Одоо энэ гүлдэг манай одоо үржлийн газар үлдэх гүлдэг нэр нь Баян гэдэг нэртэй гүлдэг болчихж байна тийм. Манайх өмнө нохоо мань хуучин доронтой байдаг гэсэн тийм. Манайх энэ 100 одоо хотод ойртууд эдэрсэн. Тэгээд анхны тэмцээн бол Монгол нохоо 2015 байсан. Тэр анхны тэмцээн манай Дорнот Монгол үржлийн газрын Тунсаг гэдэг нохоо 2-4 насны эм нохоо ангилд төрүүлсэн авраг болсон тий. Одоо тэр Тунсаг гэдэг нохооны түл нь одоо энэ байж байна. Энэ гүлэг маань. Тунсгийн гүлэг одоо энэ миний өгөөд тэр зүүн гарт нь байж байна да. Тэр Тунсагуд манай яг үндсэн Дорнот Монгол үржлийн газар яг өөрийн бүтгэж түн. Одоо манай одоо хүнээс худалдаж авсан нохооноос гарсан одоо манай өөрөө үлдээгээд одоо эхэлж байгаа төлөм анхлагч нь ингээд авраг болсонтойс бас сайхан байна. Монгол үржлийн газар Арслан гэдэг одоо нэг настай эр нохоо байгаа. Тэр эр нохоо үнэхээр бие хаа хүмүүс ярьж байгаа зүйлэр бол те бие хаа үс толгой дарах бүтцээр бол маш мундаг нохоо. Одоо тэгээ удахгүй дараалцаас үржид орж эхэлнэ те. Одоо энэ өмнөсөнд манай үржлийн газрын толгой нохоо болно. Ер нь одоо миний ажилласнаар болонгууд Монгол нохоо нутаг орноос илүү эзэндэл илүү одоо эзнэл маш их яадаг юм байна. Одоо эзэндэл илүү их тасдаг юм байна. Эзэнд хаав нь нохоо ядэндэл очт юм байна. Ер нь бол анзаарахад. Яг эзнэл ерөнхийдөө даган. Тэгээд бас ер нь бас жоохон мэдээж одоо нутаг орон санддаг баг тийм. Үнэхээр хараад ингээл байга байдал мэдээд. Ер нь тэгээд Монгол нохоо гэдэг бол аргагүй нэг өөр юм а гэдгийг л ойлгоод байгаа юм да. Үнэхээр нэг одоо хэлэх үг болтохгүй юм да. Үнэхээр одоо яам. Үгүй одоо Монгол нохоо эхлээд одоо Монгол банхын гүлгэж ч юм уу Монгол банхраа ч юм уу эхлээд нэг орчин аваачингууд тэр газар дасгаж бас жоохон бие бариад бие хураагаад ингээд нэг 2-3 хоног ч юм ингээд байж. Тэгээд аяндаа ингээд дасгаараа тэр очинд маш хурдан тасдаг. Дасгах жоох удаан гэхдээ нэг дасгаар бол тэндээ бол их мундаг тасдаг. Шинж харагддаг Монгол нохоо бол. Тэгээд одоо хиндэ очинго очихоор ингээд бие хураагаад одоо орчин тойроо тандаал тий одоо энэ дэр нь юу байна гэ. Тэгээд ингээд аяндаа ингээд багаар ингээд нэг өөрөө орчин хүрээлэг ахиулаад тэгээд ирэхээр аргагүй энэ газар орон бол энэ хавь бол миний эзэмшлийн газар, миний хамгаалах ёстой газар байна гэдэг нь өөрөө бүрэн дүн болоод байгаа нохоо тоо. Ер нь бол өөрийнхөө ухаанаар л явдаг нохоо гэж байна. Маш ухаантай гэж боддог юм байна Монгол нохоо. Одоо хүмүүс яг одоо жишээ нь хуучин байгаль дээр ондоолтой. Байгаль дээр болонгууд гүүж хараагаад л одоо ясаа ч юм уу, кальцаа ч юм уу, эрдэс бодсон нөхчих боломжтой. Гэтэл одоо жишээ үржлийн газар дээр бол одоо жишээ нохоог бол яалтчгүй л одоо тэр нохооныхоо амин дэм кальцийг нөхөөс хараад байгаа. Хүмүүс боддог л да одоо энэ хүн зүгээр эрэм хоёр нохоо уучгаад зүгээр л одоо юу гэдэг гүлэг гаргаад одоо гүлгөө үнтэй заасан гүйлтэй энэ нохоо бий болох туулга вакци одоо хоол унд гэдэг маш олон зүйлийг үл хийж байгаа л та. Энийг бол яг энэ зовлон энэ жаргал зовлонгууд нохоо хоолд нохоо тийждэг нохоонд хайртай хүмүүс маш сайн мэдэрдэг. Зарим хүмүүс олонгод ярьдаг өө эдгээр бол худлаа те одоо юу гэдэг зүгээр л одоо нохоо зүгээр мөнгө олцтой юу гүйлтэй бидний гол зорилго юу гэхээр Монгол банкрыг одоо жинхэнэ одоо малчин айлын гадаа Монгол айлын гадаа байгаасаа гэсэн л бидний гол зорилго байгаа. Бид нар яг энэ төлөө л ингээд зорж байна. Монгол охоо жилд нэг удаа орно цөөхөн гөлөг гаргана. Хэрвээ бид нар мөнгөний төлөө явах гэх юм бол илүү олон гөлөг гаргадаг. Жилд 2-оор ордог нохот чинь үгүй ээ. Бид нар Монгол хүмүүс учраас бид нар Монгол зүйлийг бид үлдэн төлөө бид зорж байгаа. Бид нар яг энэний төлөө одоо ч битэл явсаа цаашдаа явсаар л байх болно. Тийм бид нар айрлж устдахгүй зүйл. Тэр нохоо сонирхож байгаа хүүхд залуучууд хүмүүст хамт хэлэхэд хамгийн түрүүнд та яах хэрэгтэй гэхээр нохооныхоо эцэг эхийг маш сайн харах хэрэгтэй тийм. Эцэгдэлээ өдгөнөө биш. Энэ нохоо танаагаад хамгийн багадаа гэхэд 10 жил амьдрах хэрэгтэй. Тэгэхээр таны үнэнч найз үнэнч нөхөд чинь байх учраас та нохоогоо маш сайн шилж сонгож авах хэрэгтэй. Тэрээс үүдээ нохоо гэж бодож явах. 4 минут болгон банхаар биш тийм. Тэгэхээр та одоо юу гэдэг өөрийнхөө одоо сонирхсан газруудаа үүс харж агаад хамгийн сайхан нохоотой сайхан үржлийн газраас ч юм уу гүйл хуунаас байж болно те. Тэрийг сонирхоод за энэ нохооноос би гүлэг авал би энэ нохоотой болох юм байна гэдэг бодож ирээд та гүлэг авах илүү их үр дүнтэй. Гадуурсан янз бүр байдаг. Тэгээд нохоо сайн муу олон зүйл байгаа. Тэгээд та хамгийн гол нь эцэг эхийнх нь удам ухсааг нь тэгээд нохооныхоо байр байдлыг маш сайн ажиглах хэрэгтэй те. Хижээж та нохоо сонгох хэрэгтэй. Тэгвэл зарим болгоод Мартин 8-ны бэлэг гэдэг ч юм уу те шинжлэлийн цагаан сарын бэлэг гэдэг ч юм хэн нэгэнд энэ нохоо гэдэг бол бэлгэнд явдаг зүйл биш ээ. Энэ бол таны үнэн чанд үнэн нөхөрчин байгаа. Тийм учраас та энийг бас маш сайн хянуур няхуур ухаантай хийх хэрэгтэй сонголтыг. Тэгсэн цаг та
яг уу хэрэг энэ нохойг ямар ухаантай, ямар сайхан болохыг та мэдрэх бол. Гөлгөний хувьд болонгууд гөлгөө яг уу та одоо өөх тосгүй хоол өгөх хэрэгтэй гэдэг одоо олон зөвлөгөө байгаа л да. Тэрийг одоо тэр мэдээж нөгөө нохоо авч байгаа хүний залсах хэрэгтэй те. Ямар хоол өгөх үү, яаж дижээх үү, өдөрт хэдэн удаа хоол өгөх үү гэдэл тэрийг та бас асуудал агуулгах хэрэгтэй те. Тэгэхгүй сэтгэлийн өдрөөр нохоонд огт хандаж чадахгүй шүү. Гөлөг гэдэг бол маш эмзэг байгаа. Эмзэг үе дээр нь та авчсан үед болсон гэдэг зарим хүмүүс анхаарал алдаад ч юм уу өгөөл нөгөө нэг сэтгэлийн өдрөөр янз бүр өвчтэй те. Нөгөө нохоо нь хордлого авах тал бас байдаг те. Тэгэхээр бас нохоогоо маш зөв хайрлах хэрэгтэй те. Тэгж та сайхан нохоотой